Тэгээ эцэг эхчүүд энэ дээр бол маш их эмзэглэдэг те. Оюуны өмчийг бүр ингээд ноцтой зурчиж байгаа байхгүй. Ажлыг нэг урагшаа тавихгүй те. Нэг бол сургуулийг нэг урагшаа тавихгүй. Ер нь залхуурсан. Би бол маш хартаа хүн байсан тохоо үед бол арай муухай илчлээ. Ихэнх нь дутуугийн комплекстэй байж магадгүй. Би бол юм тэгж харж байна. Бүгдд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За Unlocked Data Science podcast дугаар 2 эхэлж байна. Өнөөдрийн дугаарт дизайнер, IT, зураглаач, видео эдитер. За манай подкастын найруулагч Батхан оролцож байна. За танд өнөөдөр мэндийг. За баярлалаа. За өөрийгөө танилцуулаач. За намайг Батхан гэдэг хэвлэлийн дизайнер мэргэжлэр төгссөн. Тэгээд дундаасаа ер нь суралцаад ер нь зөндөө зүйл сурсан. Одоо ч ер нь суралцаар байгаа. За яа дизайнер мэргэжлийг сонгох болов? За ер нь компьютерт айгүй ойрсон. Хар багын л контр тоглоал, дота тоглоал. Тэгээ ер нь ботсон л та. Ер нь энэ талаар яагаад тэгээ ер нь урлагт ер нь нэлээд сонирхолтой. Дуу хүчин бас нэлээд сонирхно. Тэгээ ер нь мэргэжлэрээ сурч авах хугацаанд нэг их таашаахгүй. Яг мэргэжил дээр гараад яг ажиллаад явж байгаа хугацаанд ер нь хаа хөрхөө ойлгож эхлээд ер нь тэр цагаас эхэлж дурлаж эхэлсэн. Тэгэхээр дизайнер болохын тулд урлаг болоод компьютерийн чадварууд хэрэгтэй гэсэн үг үү? Маш хэрэгтэй. Урлаг талаасаа гэхээс илүүтэйгээр Монголд бол одоо програм хангамжийн асуудал гарч ирж байна. Програм хангамжид лицензийн асуудал гарч ирж байна. Ихэнх газрууд бол одоо ер нь Adobe лиценз ашигладаггүй. Яг Adobe лиценз ашиглаж байгаа аль биесны хүн барагцаар 4-5 ширхэг. Ашиглах нь ямар даваа талтай? Ашиглах нь ямар даваа талтай байна вэ гэдэг юм бол мэдээж одоо програмынх нь илүү дэлгэрэнгүй мэдээллүүд тэнгуудаа ашиглах зааврууд нь шууд ороод ирдэг гэсэн. Тэнгуудаа ер нь lifetime одоо оператортай шууд холбогдоод зөвлөгөө аваад ер нь явж болдог гэсэн. Тэнгууд яг хав гарч ирдэг жижиг проблемууд дээр одоо шууд сервисээр нь холбогдоод асуудлаа шийдээд тэнгуудаа ер нь гарч ирж байгаа шинэ одоо бүтээлүүд нь бүгдийг нь ашиглах боломжтой болж эхэлдэг гэсэн. Одоо тэнгууд Photoshop дээр бас AI орж ирж байгаа. Тэнгууд Photoshop дээр бас prompt өгөөд ChatGPT шиг ашигладаг. Яг би бол харж байгаагаар ChatGPT-г баг Photoshop-ын prompt-оос санаа аваад тэгээ сайжруулад хөгжүүлсэн баг гэж бодож байна. Photoshop-ын prompt ер нь дотроос нэлээд явж байгаа л та. Background сольдог ч юм уу те. Нэг бол шууд хүмүүсийн хувцас сольдог ч юм уу те. Тиймэрхүү юм чинь баг 3-4 жилийн өмнөөс эхэлсэн байсан. Тэнгуудаа яваад ер нь бүх мэдээллүүдийг хуримтлуулаад тэгээд одоогийн ChatGPT баг үүссэн байна. Дизайнер дотроо одоо ямар төрөл байна? За дизайнер дотроо ер нь нэлээд сална. Typograph гэж байна. Текстэн дээр ажиллана. Текстний одоо бүх хувирал, бүх гоо зүү, бүх гоё юмнуудыг хийдэг. Үнэхээр мундаг хүмүүс бол typograph-тай орчиж байна. За videograph гэдээ ороод явж байна. Тэгэнгუთ бичлэг янзлал бичлэгээ яагаад тэгээ motion designer гэж бас байна. Тэгэнгуутаа яг illustrate design гэж бас байна. Тэгээ хэвлэл гэж салж болж байна. Тэгэнгуутаа ер нь одоо бидний мэддэг түгээмэл мэддэг social designer, graphic designer. Өөрөө дизайнер аль төрлөөс эхэлсэн бэ? Би бол хэвлэлийн дизайнераас эхэлчихсэн. Анх ажил дээр бол лазерын туршлагаас эхэлжсэн. Хэвлэлийн компанид ийм акрил лазераар ингээд зүсээд тэгэнгуутаа тэрийг ингээ юм дээр эвлүүлж наадаг. Тэнгуудаа дүрснийхаа хэмжээ зүрэлт мөрлөлт ингээ бүх юм дээр ажиллаад өнгөө тохируулах тэгээ. Ер нь тэгээ явахаар лазерын гэрэлт нүд төлөгдөн, хуруу гараа зүснэ ер нь асуудалтай байх байсан. Тэгэл алтай ялмаас гараагаа эхэлж явах тухайн цалин нэг 450 сая төгрөг байсан юм аа. За. Тэгэл хуруу гараа зүсэл хүмтэн загнуулаад явж. Тэгээд тэнцэнээс ер нь дүрсийг дөнгөж ойлгож эхэлж байгаа. За ер нь дүрсийн гэх юм байна, хэмжээ гэх юм байна. Одоо ер нь өнгө арай тэгэхэд арай орж ирэх байсан. Ер нь хэмжээ дүрс, ер нь янзын тааруулалт, дүрсээ яаж яг зөв байх вэ? Яг яаж тэр хэмжээгээр гаргах уу гэдгийг одоо лазер машин дээрээс дөнгөж сурч эхэлчихсэн гэсэн. За тэр нь одоогийн төвшөнд хүрэхэд нөлөөснө. Одоо мэргэжлийн дизайнер болъё гэхэд ямар шат амжилтыг давж явж энд ирэх үү? Яг тэр бол мэдээж нөлөөлнө. Яг тэгвэл одоо дүрсийг график дээр ч одоо юм ашиглахад яг лазер шиг гоё тулгаж тааруулах гэсэн байна. Зүгээр яг нэг ерөнхий баримжаагаараа харж байгаа л манайч нэг ер нь өөрсдөө тиймэрхүү хүмүүс гэж байгаа. Ханга. Тэр нь бас нэг бусдаас ялгарах чадвар нь болж өгдөг. Тэгээ Японд жишээлбэл одоо график дизайнерын одоо жинхэнэ өвөг эцэг Godfather гэдэг
байдаг. Тэр хүний хийж байгаагаар бол яг ингээд бүх зүйл нарийн хэмжээтэй, нарийн тооцоотой яг ингээд сайхан болох ёстой гэдэг бол бид нар ч өөрсдөө нэг тийм жоохон хайнг хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт нэг хамаагүй тавиад хараа нэг хамаагүй явчихгууд тэр нь сошиал дээр одоо яагаад ч юм сэвэгдээд ч юм ингээд сайн явчихгууд тэрийг сайн дизайн, сайн загвар нэг бол ингээд зөв тохируулсан гэж бодчихдог. Тэгэнгүүт яг гадныхан харахаар нэг талаараа тэр нь бас ингээд зөв ч юм шиг. Нэг бол нэг тийм арай нэг жоохон өөр азар гэсэн үг. За яг азар таараас. Нэг бол яг жоохон мэдрэмж байдаг. Мэдрэмжтэй. Тэгэнгүүт гадныхан тэрийг яаж хараад байна вэ гэдэг юм бол арай нэг одоо өөрсдийнх нь мэддэг чаддгаас өөр гэхдээ тэр нь хандлтан сайн байгаад ангууд бас нэг өөр төвшний юм шиг хараад байгаа. Гэтэ яг үнэндээ дотор талаас нь хараад ингээ яхаар яаж яана гэхээр ер нь Монгол хүний өөрийнх нь суур нэг тийм жоохон хээгүү чанар бас тэнд яваад байгаа. Тэр бидний бас бусдаас ялгарах чадвар байна. Гэтэ бас нэг талаасаа сайн, бас нэг талаасаа муу. За өөрөө дизайнераас гадна IT хийж байна, за зураглаач хийж байна, за видео эдитер, за тэгээд одоо ингээд подкастны найруулагч хүртэл хийж байна. Тэгээ AI-г хүртэл хослуулж байна. За энэ чадварууд ер нь дизайнер хүн яаж олж авбаа? Хаанаас туршлага хөрөнгөлөв? За ер нь л хөвчлэн YouTube, Google тэгээ одоо бол ChatGPT бол амар нэмэр болж байгаа. ChatGPT-гээс хойших, ChatGPT-гээс өмнөх гэж хувааж авал ер нь одоо дизайнерын замыг тэгж хуваах зүйтэй байх гэж бодож байна. Одоо англи хэлтэй сайн хүн дизайнерыг төгс тэгэнгүүтээ бусд мэргэжил рүү хөрвөх чадварх нь айгүй мундаг байдаг гэсэн. Тэгэл ер нь хэлтэй болъё, хэлээ сайжруулъя гэдэг байсан бол ChatGPT-гээс хойших болоод ирэнгууд ер нь хэл асуудал шүүлээд эхэлж байгаа байхгүй. Одоо монголчууд өөрсдийнхөө хэлээр яатж чинь тэгэнгүүт одоо ChatGPT чинь гол нь англи үсгээр монгол руу ингээ галиглаа битсэн ч орчуулад ингээ яачиж байгаа болохоор хэл асуудал биш болоод асуух асуулт нь одоо өөрсдийнхөө хэл дээр болохоор илүү ойлгомжтой болоод ирэнгүүт бусад мэргэжил рүү одоо ингээд жижиг сажиг зүйлсийг ингээд хийгээд явхад ер нь амар тийм болдог. Одоо жишээлбэл өмнө мундаг хүнээс очиж асуух ч юм уу те нэг лаг хүнээс очиж асуух байдаг гэсэн зөвлөгөөнүүдийг ер нь шууд компьютераас авчиж байгаа болохоор ер нь ихэнх цагаа компьютерийн хаард сууж өнгөрүүлдэг гэсэн. Ер нь тэнцэнээс л хамаг хөгжил эхэлдэг гэсэн. Тэнгүүтээ яг зүгээр автобусанд явж байхдаа ч юм уу те за ер нь маргааш нэг подкаст явах гэдэг тэрнийхээ одоо тасалгааг яаж хийх юм, гэрлийг яаж тааруулах юм те хүмүүсээ ингээ яагаад ирвэл яаж яах юм гэдэг юмнууд асууж эхэлдэг гэсэн. Тэгэнгүүтээ яг жижиг сайжиг юм яангууд мэдээж ChatGPT ч юм уу эсвэл Envato-гийн AI ч байт юм эсвэл Gemini ч байт юм уу те эсвэл Egune ч байт юм уу те эдрээс асуухад бас мэдээж туршлага гэдэг зүйл яг гүйч сууж өгөөгүй болгоос бас зарим хүмүүсээс асуух нь илүү үр дүнтэй байдаг. Одоо нэг олон жил эвлүүлэгч хийсэн, олон жил найруулагч хийсэн хүмүүс байт юм уу те. Миний хувьд гэх юм бол ягаад медиа салбар руу арай нэг айтайхан орцсон тэгснэ нэг подкастс нэг хөрх эвлүүлж хийчих гээд гэрэл мэрэл тааруулах гэдэг нэг гэх юм бол оргил медиад ажиллаж байсан. Тэнчэнээс бол ер нь гэрэл тааруулалт, видеог яаж хэвтэх явах уу, тэнгуут дараа нь яаж таслах уу, хүмүүсийн яриа ер нь яаж явдгийг те тэдгэр зүйлсүүдийг ерөөс сурч ирсэн гэсэн. Тэр нь одоо ингээд эргээд харахад оргил медиагийнхаа оргиллах тас баярлаа. Зөндөө юм зааж өгсөн бас мандаах бас байгаа. Тэнгуутаа бас нараа ах бас байгаа. Ер нь айгүй гой юмнуудыг зааж өгсөн. Хүн үлдээвэ. Хүн үлдээхгүйгээс үлдээд байна. Тэгээд бас гайгүй хилцэн байхаа. Та нартай баярлалаа. Тэгэхээр дизайнерын амьдралд ер нь одоо ингээд туршлага хөрөнгөлүүлэх, сайжрахт нь бол ChatGPT маш их нөлөөтэй байна гэж үзэж байна. Бас нэлээд нөлөө үзүүлнэ шүү. За ChatGPT ашигладаг дизайнер бол ашигладаг дизайнеруудын одоо цалин хөлс, за ажиллаж байгаа ажлын бүтээмжийг нэг нарийн тооцоолж өгч хэлж өгөөч. За яг хөө одоо нэг жишээлбэл ямар ч постерыг одоо ингээ санаанаас эхэлдэг байна. Санаа. Тэнгуудаа тэр санаагаа тархиндаа яаж буулгах вэ? Тэгээ тэр буулгасан санаагаа яаж 2-3 янзаар хөрвүүлэх вэ? Тэгвэл одоо бидний хийдэг загвар бидний одоо монголчуудын сул тал гэх юм бол нэг загвар дээр ингээ амар удаан сууж нухаад тэрийг болгочин тэрийг өөрийнхөө болцсон гэж үзэнгуудаа бусд хүмүүсийн шүүмжийг хүлээж авч чаддаг болж эхэлдэг. Тэр бол одоо ChatGPT ч юм эсвэл хиймэл оюухан эсвэл Egune эсвэл бусд хүмүүсээс ингээ шүүмж хүлээж авах чадваргүй хүмүүсийн гаргадаг алдаа. Яг өөрийн зөв. Тийм өөрийнх нь зөв. Миний загвараас хамгийн сайн би ингээ гоё юм хийсэн ч юм уу те. Тэгж хүлээж авдаг нь одоо хиймэл оюухан юм уу бусдаас одоо гаднаас шүүмж хүлээж авах чадваргүйгээр өөрийнхөө загварыг гоё гэж хүлээж авах. Бусд талаараа годнаас ингээ шүүмж хүлээж аваад тэрийг илүү яаж гоё авах вэ? 2-3 хувилбар яаж гаргах вэ? Тэр нь яаж бусдаас өөр байх вэ те. Тэдгээр зүйлсүүдийг одоо хиймэл оюухантай эсвэл шууд албаныхаа
бахалгатай ч юм уу эсвэл захиралтайгаар нээлттэй ярьж эхэлснээр тэр хүмүүсээс гарч явж байгаа санааг ChatGPT-ээр өөрчилж илүү дэлгэрэнгүй болгох. Эсвэл зураг стайлыг одоо өмнө зургийн стайл солино гэдэг бол бас үнэхээр хэцүү зүйл байлаа шүү дээ. Тэнгүүд одоо саяхан нөгөө нэг анимны зурагтай хүмүүс бүх зургаал адилхан болголоо шүү дээ. Тэнгүүд тэр бол оюуны өмчийг бүр ингэ ноцтой зурчиж байгаа байхгүй. Тэр хүн бол хизээч сексуал юм хийж тэгж бусдыг буруу зүйлд өрөөлсөн юм биш байхгүй. Бүх зүйлийг яг ингээ өөрийнхөө гараар өөрийнхөө өстө нүдээ ширэгтэл зурж тэр нэг анимыг яадаг байсан хүнийг зүгээр шууд ChatGPT-гээс ийм стайлын зураг болгоод өгөөч гэдэг дэлхийн нийтээрээ тэр хүний одоо оюуны өмчийг ноцтой хүндсэн байхгүй. Тэр хүн зөвшөөрсөн юм шиг үгүй юу? Тэр хүн гэхдээ зөвшөөрсөн ч одоо тэр хүнийг хүндлэхгүйгээр этикгүйгээр одоо тэр бүтээлтэй харьцна гэдэг бол утгагүй зүйл. Яг бол тэр хүний хийсэн аним дээр 3 секундын сцен нь тэр хүний 6 сарын хөдөлгөөр байдаг. Яг зүгээр нэг 3 секундэд маш олон хүн ингэ зурж идэх байхгүй. Тэрийг яг тэр сценийг хийхэд тэр хүн 6 сар тэр зургийг зурсан байдаг. Тийм учраас одоо анимашн эсвэл яг нэг өөрөө бүтээсэн зүйлсийг одоо бид хэд хүндэлж хайрлж те оюуны өмчийн зөрчихгүй байх тал дээр илүү нухацтай хандах цаг одоо ялчгүй ирээд байна гэж бодож байна. Тэгэхээр AI нөлөөлөд байна. Бас нэг талаараа оюуны өмчийг ноцтой зөрчөөд байна. Бас нэг талаасаа одоо зургийн хөрвөх чадварыг бол нэлээд сайжруулах. За тэгвэл дизайнерууд ChatGPT ашиглах нь илүү даваа тал болоод байгаа юм байна. Тэгвэл дизайнер мэрэгчлээ биш хүн ChatGPT ашиглаад дизайнер болох боломжтой юу? Боломжтой. Надад нэлийн ойрын кейс байна. Би саяхан GIZ-ийн танилцуулга энэ хийгээ явсан. Тэгээд тэр бол цаашаа нэлийн том ажил байсан. Тэгээд тэдний ажлыг ер нь зэгтлээ дуусгаад өгөхөд би ашигласан юмнуудаа хэлээд ер нь яаж ажиллаж байгаа, дараа нь миний файлыг Canva руу яаж хөрвөх вэ те. Тэдгээр зүйлсийг зааж өгснээ дараа сайн санаа гэдэг одоо GIZ-ийн юмхтэй байгаа. Тэр бол дараа нь бүр өөрийнхөө хүснээр бүгднгийн ингээд янзлаа зэгцлээ те. Дараагийн алхамлууд руу оруулаа те. Ер нь бол нэлээд янзын болгосон. Adobe дээр ажилддаг тэр хүн. Adobe дээр биш. Яг Adobe дээр хийсэн миний файлыг Canva руу оруулаад Canva-гаас ерөнхий бүх юм янзлаад явуулсан гэсэн үг. Canva тэгэхээр AI-ийн төвшөнд нэлээсээ хөгжсөн програм. Тийм. Canva гол нь өөр дээрээ давхар AI-тай. Яг нь Photoshop-ыг лицензтэй ашиглавал AI-тай байдаг. Гэтэ яг Canva гол нь free дээрээ ч гэсэн хөрх юмнууд байгаад байдаг болохоор ямар ч мэрэгжлийн хүмүүс одоо өөрийнхөө хүсснээр одоо файлыг солих ч юм уу те нэг бол дизайнерын ажлууд хийх бүрэн боломжтой болж эхэлж байгаа гэсэн. Тэгэнгүүт одоо өмнө нь YouTube-уудын хийдэг байсан юм те. Өмнө YouTube-руудыг ашигладаг байсан thumbnail байдаг юм те. Шал өөр төвчд очиж байгаа гэсэн үг. Заавал дизайнераас шаардлага. AI ачаар. AI ачаар. Тэгээд ерөнхий ингээ харахад бол бид хэд яг үндэ AI-д алуулаад байгаа юм биш. Яг үндэ AI л биднийг авраад байгаа. Тэгэнгүүт одоо яг хуу ChatGPT-гээс өмнөх эсвэл AI-аас өмнөх гэд харах юм бол бид нар бол нэлээд өсрөнгөө гэсэн. Тэрнээс өмнө бол бид хэд чинь тэгэл ихэнх нь Pinterest-ээс санаа авдаг ч юм уу. Ихэнх нь нэг бол хуучны одоо урчуудын орноос ахнараас гой хэй зурж авдаг ч юм уу. Тиймэрхүү юм ашигладаг байсан. Одоо бол ерөнхийдөө дэндүү өсрөнгөө хөгжиж байгаа. Энэ хөгжил нэг 2035 он хүртэл явхад харин бүрэн дизайны салбар хаалгадаж багдгүй гэсэн найдас бол байна. 35 хүртлөө. Тэр хүртэл бол нэлээд өсрөнгөө яваад тэнцэнээсээ сүүл дээр AI бүх юм хийж байна. AI ер нь текст явуулахад л хийчихнэ. Маркетингийн салбарыг орлох хэмжээнд ирэх байх гэж харж байгаа. За тэгвэл ийм байна. Дизайнерууд болохоор өөрийн одоо нэг тийм дотоод ур чадвар, урлагийн мэдрэмжийг шингээсэн байдлаар боловсруулж юм хийдгээ. Тэгвэл AI яг тэгж чадах уу? Хөгжлөө гэхэд за яг промптыг яаж өгөхөөс шалтгаалж байна. Одоо AI чинь гол нь яг даалгавар яаж өгөх вэ? Даалгаврыг яаж зөв дараалттай авах уу гэдгийг тохируулахаас яг тохируулгыг зөв хийгээд одоо би жишээлбэл өөрийнхөө хэв маягийг за нэг иймэрхүү юмнууд байдаг. Яг ингэж ашиглана гэдгээ одоо хэмэл оюухандаа тайлбарлаад тэрийг ингээд бэлдээд орхиход ерөнхий тэр хэв маягаа бариад явах бүрэн боломжтой л гэсэн үг. Нөгөө дизайнер өөрийнхөө хэв маягийг AI-тай хэлээд өгнө шүү дээ. За тэгвэл өөрөө болон одоо өөрөө за болон монголчууд
Монгол дизайнер за гадныхнаас ер нь юугаар ялгардгийг, ямар шинж чанар, ямар урлагийн мэдрэмжүүдээр ялгарч байна. Тэр талаар ярьж өгөөч. Яг бид хэдийн одоо бусдаас арай нэг өөр байгаад байгаа зүйл нь мэдээж газар орны одоо онцлог. Одоо жил болгон улирал солигдож байна. Улирал солигдох болгонд яг хүмүүс илүү дотгошоо болдог тий. Яг ааш цан нэвгүүтээд ирэнгуут ер нь би яагаад ер нь эргцүүлэг илүү ихтэй. Монголчууд ер нь эргцүүлэг илүү ихтэй. Тэр талаараа ер нь өөр дээр ажиллах чадвар нь илүү сайн байдаг. Бас нэг талаараа бид чинь одоо нэг хүнд ногдох газраараа дэлхийд ер нь нэлээд дээгүүр орж байгаа шүү дээ. Тийм учраас хувийн орон зай ихтэй. Хувийн орон зай ихтэй байгаа учраас дотроос ундарч гарах юмнууд нь илүү их байдаг. Одоо жишээлбэл Хятад байна, Япон байна. Амар өндөр хөгжилтэй. Гэхдээ Японуудын одоо сошиалд ашиглаж байгаа юм эсвэл AD-д ашиглаж байгаа юмнуудыг хараад манайхнаас шал өөр байдаг. Ер нь миний нүдээр бол илүү дутуу байдаг. Дутуу. Тийм. Яг орох мэдээллүүдээ бүгднгийн стандартын дагуу өгж байгаа бүх мэдээллүүдээ зөв өгж байгаа. Гэхдээ манайхнаас нэг л дутуу байдаг. Бид хэдийн одоо онцлог гэх юм бол бас нэг талаасаа түрүүн ярьжсэн илүү нэг сул чөлөөтэй байдаг тий. Өөрийнхөө ингэ хийчих. Тэгэнгүүт яг тэр нь мэдрэмж сайтай хүнд бол мэдээ сайнаар нь нөлөөлнө. Мэдрэмж нь бас нэг жоохон таархан нөхдүүд бол одоо өөрийгөө жоохон хохирог олуулдаг ч юм уу тий. Бусдаас нь шүүмж хүлээж авч чадахгүй болоод ирэнгүүт асуудал үүсдэг ч юм. Тиймэрхүү асуудал үүсэх байх. Ер нь сайнч тал нь тэр байна, мууч тал нь. Тэгвэл монголчууд дизайнерын одоо энэ ур чадвараараа ранкаараа хэр дээгүүр өгдөг вэ? Энэ тодорхой хэмжээнд одоо ингээ үнэлэгдээд ранк гараад ингээд хэмжигдсэн байдгүй. Эсвэл хүмүүс өөрсдөө үзмжээрээ за манайх нэг илүү сайн байгаад ч юм уу ингэж явдаг уу? Ер нь яг албан ёсны ранк гэсэн юм бол байх. Тухайн нууд одоо дизайнеруудын байгаа компаниас шалтгаалаад л ерөнхий явж байгаа гэсэн. Тэнгүүд одоо манад байгаа компаниуд ч одоо хизээч Apple-тай ч юм уу те эсвэл хизээч Nike-тай ч юм харьцуулж болохгүй шүү дээ. Тэгэнгүүт бид хэдийн одоо ажиллаж байгаа компаниуд ерөнхий тэр төвшөнд хүрээгүй байгаа учраас бид хэдийг бас нэг тийм сайн биш гэж хүлээж авах гэдэг. Гэхдээ яг хийсэн бүтээлүүдийн одоо YouTube дээр орж байгаа зүйлс эсвэл сошиал дээр явж байгаа юмнуудыг харахад бол гадныхаас ер нь дутгааргүй болцсон. Тийм үү. Ер нь бол нэг хоцрогдоод байхгүй шүү. Тийм үү. Дутгааргүй болоход бид нэр ерөнхийдөө өөрсдөө ур чадвараараа илүү орж ирв эсвэл ерөнхийдөө copy fast хийгээд тэрийг илүү сайжруулсан төвшөнд орж ирж гинөө. Тэр талаар ярьж өгч. Яг мэдээж туршлага байгаа. Одоо бас монголчин хэвлэл одоо сошиал гэж ер нь нэлээд олон жил явлаа шүү дээ. Тэнгүүд яг ингээд чанагдаад яг эцсийн дүндээ одоо яг нөгөөт юундээ оюуны өмч дээр ирж байгаа байхгүй. Тэгээд эхлэнгууд за copy paste хийж болохгүй юм байна. За copy paste хийчих юм бол хүмүүс мэдчих юм байна. За ядчил тэр нэг дизайнын баригад дээр нэг нөхөр хөөч болооч яас арайчтай гэж биччих юм байна гэдэг эхлэнгууд яг өөрийн юмнуудыг одоо ингээд гоё орж эхэлж байгаа гэсэн үг. Тэнгүүд одоо үндэсний дээдлийг байна те. Тэнгуудаа одоо сакс байна. Ер нь ингээд хараад тахад ер нь нилээн байж болцсон. Одоо хуримтлагдсан туршлагаасаа одоо өмнө хийгдсэн юмнуудаас ингээд яваад байгаа болохоор ер нь нилээн байж болцсон гэж хараад байгаа. За одоо ерөнхийдөө 10 жил байхдаа ямар хүүхэд байсан бэ? За тэгээд түүнээс хойш хайр дурлал, үерхэл нөхөрлийн талаас ярьж өгөөч. 10 жилдээ ер нь нилээн дараа хоног хөтөлсөд нэг амар шуугж бараад байгаа. Одоо шиг ээ юу? Одоо шиг ер нь тэгээд ер нь анханасаа л тотгошоогоо хүүхэд байсан гэх юм уу. Тэр үеэс л ер нь тэгэл цаас барал болоо ер нь ээлж аваал. Юу ч хамаагүй зураал. Янз янз зураал. Ер нь аль болох зурагтай ойр тэгээд дүрслэх урлагийг аягүй сонирхдаг байсан. Дараа нь шугам зураг аягүй сонирхдаг байсан. Тэгээд ер нь шугам зургаараа яваад ер нь архитектур болвол яа гэдэг ингэж ер нь нэлээд бодчихсон. Тэгэнгუთ яг тухайн үед архитектур болно гэдэг бас нэлээд чанга байсан. Мэдээж архитектурын компьютерийн хэрэглээ тий. Тэгэнгуутаа тэр илүү цагаар ажиллах. Тэгэнгуутаа тэр бүх хэмжээг зөв тооцох. Тэгэнгუთ яг IT дээр гарцсан байсан хүмүүстэй уулзаад явангууд IT-ийн салбарт тулгардаг байсан асуудал нь юу вэ гэдэг юм бол IT-г нь юу уучлаа юу шүү архитектур шүү архитектурын салбарт тулгардаг байсан асуудлууд нь юу байсан бэ гэдэг юм бол төсвөөс шалтгаалаад яг их их зүйлсүүдийг яг албан ёсны ямар хийдэггүй. Одоо жишээлбэл манай зарим байрнууд хаалхан ингээд дээр юу ч онгоолгоо гэж хаалхан сорж харагддаг ч юм уу тийм. Эсвэл хогийнх нь пүнкрэнд байгаа хогийнх нь агаар нь шууд борц руугаа ороод ирдэг ч юм уу тийм. Тиймэрхүү асуудал үүсдэг байсан болохоор ер нь
интерьерээс жоохон алсарсан гэх юм уу. Тэгээд ерөнхий ер нь дизайнер байвал зүгээр юм байна. Тэгээ ер нь урлагтай илүү ойр юм байна. Хэдгээр ангиас шийдвэр дизайнер болохоор Ер нь 7 дугаар ангиас л юм да. Тиймэрхүү. Тийм. Тижнээс ер нь хийгээд ихсэн нь шууд. Тижнээс ер нь өөрийгөө бас арайч хэвлэл биш. За ядаж нэг манга зуръя. Эсвэл анимашн тал руу орё тий. Нэг бол Япон явж арай нэг өөр юм үзье ч. Тиймэрхүү маяг сонирхдаг байсан. Тэгээ яг сургууль байгуулалтаа сураад эхлэхээр ялчгүй бүх зүйлийг эхнээс нь сурах юм байна гэдэг ойлгож эхэлсэн. Тэгэл ер нь тэнцэнээс л багаар бүгдийг сураад л тэгээд л явсан гэсэн үг. 10 жилдээ ер нь нэг дурсамж байдаг. Яг тухайн үед бол зүгээр яг цаг хугацааг л хурдан өнгөрөөхийг л хүсдэг байсан. Яг бол дараагийн алхмууд юу баг тий. Тэгээд ажил дээр гарсны дараа юу баг. Тэр үед бол яг бэлтгэл ажил явагдажсэн болохоор нэг анзаардаг байсан гэх юм уу. Ер нь хэр завгүй хөхтэйсэн бэ? Нэлээд хичээл номдож ханддаг байсан уу? Ер нь айгүй их завтай л байсан. Би нэг 21 хүртлээ бол ажлыг нэг урагшаа тавихгүй тий. Нэг бол сургуулийг нэг урагшаа тавихгүй. Ер нь залхуурсан явж өгсөн. Аль болох найзуудтайгаа тоглол тий. Аль болох найзуудтайгаа уулзал, аль болох бисээ тоглол. Яг тэгээд явж байхад бол 22 хүрээл яг амьдрал орж ирэл толгойдоор тогшоол эхэлж байгаа. Тэнцэнээс хойш ер нь одоо ер нь илүү их хичээгээд дараагийн зүйлсийг сураад явахгүй бол болохгүй юм байна гэдэг зүйлс. Одоо энэ хүүхдүүд нөгөө компьютероор тоглох тий. Гар утсаараа тоглох одоо асуудлууд их гарч ирдэг. Тэгээ эцэг эхчүүд энэ дээр бол маш их эмзэглэдэг тий. Энэ ер нь зөв зүйл үү, буруу зүйл үү? Яаж удирдах хэрэгтэй юм бол? Яг уу ингээд харангуй саяхан нэг судалгаа байлээ. Өндөр настай хүмүүс болон одоо ахмад насны хүмүүс хүүхдүүдээс илүү их гар утасны хэрэглээд байдаг гэнэ. Сүүлд хийсэн судалгаа. Тэгэнгүүт тэд нар яагаад тэрийг оролдоод байгаа, яагаад тэрийг яагаад байгаа гэнгүүт яг чаас үнэн л мэдээ яагаад байгаа. Тэгэнгүүт одоо яг телевизээс ингээд үзээд яангууд телевиз ч бас хэцүү шүү дээ. Манай телевизийн салбарт тэг гоё юм гаргах нь хэцүү. Яг хуу явж явж реалити шоунууд нэг айтайхан байдаг. Тэрнээс мэдээ зэдэ гэх юм бол ер нь жоохон төвөгтэй болоод эхэлдэг. Тийм учраас сошиалоос ерөнхий үнэн хайж байгаа гэж би боддог. Яг хүүхдүүд илүү их утас оролдож ийгээд байгаа дээр бол дэмжиж байгаа. Яг бол би ер нь утсаа оролдохоос цааш хүүхд байсан. Гэтэ яг утсаа оролцсон болохоос одоо тэр интернетээс олж авсан мэдээллүүд тэр ойлгож авсан зүйлс технологийн сурч авсан зүйлс маш их нэмэр болсон. Одоо манай энэтхэгчүүд байна. Гоё юм хийн. Яг хэлэн жоохон хэцүү. Яг ингээ ойлгоод ингээ дагаа хийхэд бол миний чадрыг сайжруулсан хүмүүс бол энэтхэгчүүд байдаг хийх чадварыг тэр YouTube дээр айгүй их юм оруулдаг. YouTube ер нь айгүй их үзсэн. Тэр бол миний амьдралд нэлээд түлхэж болсон гэж бодож байна. Тийм учраас хэрвээ чи утсаараа бичлэг үзчихвэл гэрийнхэн чинь загинживэл хэрвээ чи зөв бичлэг үзэж чадчихна гэж бодож ивэл заавал гэрийнхэн рүү ууралж уцаатлах хэрэг байхгүй. Тэрийг эвтэйхэн тайлбарлаад тэр мэдээллийг зүгээр тунгаах нь зүйтэй. Тоглоом яах юм контор. Тоглоом. За яг тоглоом байж болно. Яг бол сая одоо бид хэд чинь яг нөгөө подолын бисийн тоглолцсон хүмүүс байхгүй. Яг л нөгөө би нэг рүү ороод нөгөө хуучны компьютер дээр суугаал те. Тэгэнгүүтээ нөгөө Warcraft-аараа тоглол. Тэгж явж байхад бид хэд одоо юунаас хол байсан бэ гэх юм бол өмнөх үеийнхаа архиудаг байсан те. Яг нэг тийм нөгөө шоуддаг байсан юм. Ах эгч нарынхаа амьдралаас тасарч чадсан байхгүй. Тэр бол миний хувьд одоо боломж гэж харж байгаа. Би бол тэрийг яагаад бол би бол архитаар сууж те нэг бол гэрийнхнийхээ зовоох ч юм эсвэл өөрийнхөө амьдралыг алгах ч юм. Тийм надад бол хийж байгаагүй. Яг боломжтой үеэр найзуудаараа бисийн дор тоглодог байсаар бол бахархдаг. Яагаад гэвэл тэгэхэд надтай бисийн тоглодог байсан хүмүүс ерөөсөө бүгдээрээ компьютер хөөгөөд ер нь бол нэлээд айтайхан болчихсон. Тэгэнгүүт одоо эргээ харангууд бисийн өөрөө ингээ баг калчр болсон байна. Лоп мопро оронгууд зүгээр шууд гуталтайгаа орж марч болохгүй тий. Гуталтанда ядавч боловч унсдаг ч юм уу тий. Одоо тэнгууд өөр бисээр оронгууд амар цэмцэр болсон. Цэвэрлэгч ихжийнх нь шалаа арчдаг альчуур нь цав цагаан жоо шиг тий. Тэнгууд тэр хүмүүс буцаад биднэрт юу сургаад байна гэвэл та нар ингээ гой тоглоо гой байж болно. Орчноо зөөрөх юм байл. Тэгээ бус хүмүүстэйгээ үнэлэлтэй харьц тий. Нэг хорилж харлаа заваарах шаардлага байхгүй. Ингээд янгууд бид хэд бас бисинес ч гэсэн тий опсын гоё соёл сурчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг зүгээр нэг бисий тоглолдог ч юм уу тий. Нэг бол нэг тим компьютерт нэг суудаггүй хүмүүс бол тийм опсын соёл арай нэг жоохон багтаа байх гэж би юм бол хараад байгаа. Байжснаа гинт мусаа нэгдэг ч юм уу тий. Байжснаа гинт
дунгдаг ч юм уу тийм нэг тийм тиймэрхүү соёл арай нэг жоохон багтаа юм шиг санагдаад. Миний би чи PC тоглодог шүү дээ. миний найз бол мэдээж үнд гайгүй сайтай заа. Сайтай яа. Боловсрол нь нэлээд дайжгүй болооч тэр юм. Яг ч муутай юм болоо гэж бодлоо шүү дээ. Үгүй тэгж хэлж байгаа юм биш. Яг зүгээр PC-чтэй л өмөрж байгаа царай. За одоо нөгөө асуултанд хариулсан нөгөө хайр дурлал ерхэл нөхрөлтэй болоотой. За. Хайр дурлал. За ер нь хайр дурлал дээр урт хугацааны эрхэл дээр жоохон асуудалтай л гэж өөрийгөө дүгнэх баг та. Ер нь хүнтэй нэх удаан үерхжсэн тохиолдол маш зөв. Хамгийн сүүлд үерхжсэн тэгэл нэг 2 жил хагас үерхсэн баг. Тэрнээс өмнө бол хөвчлэн ажил, хөвчлэн найз байсан. Яг эхлээд найз байсан, дараа нь ажил байсан. Тийм учраас ер нь урт хугацааны үерхэл дээр бол асуудалтай. Гэхдээ сүүлд үерхсэн хүнтэй бол бас нэлээд гүнд дурлалц. Тэр бол аюул. Энэ дээр яг өөрийгөө муу талыг, заваа талыг ч юм уу эсвэл нэг жоохон бүтлгүй талыг, хошин талыг ярихад бол би бол маш хартаа хүн байсан тохойд бол. Тэгээ яг сүүлд нь одоо сэтгэл засалчтай ч юм уу сэтгэл зүйчтэй уулзаад ирсэн чинь ер нь харталт бол өвчин байсан. Тэгэхээр тэр харталт яг юунаас үүссэн бэ гэх юм бол одоо надад байсан миний одоо дотоогийн комплекс гэх юм. Тэнцэнээс ер нь бүх зүйл эхэлсэн байгаа. Өөрийгөө дутуурлах тий. Тэгэнгუთ одоо нөгөө эмэгтэй маань бас нэлээд ажиг эмэгтэй тий. Гой царайцтэй тэгэнгуутаа хөөрхөн залуучуудтай ангаас юм ярингууд миний нөгөө дутуугийн комплекс дотор талаас маань хатгсан байж тайсан байна тий. Тэгмээ чи бол наатаасаа дотоо штэ гэж юм тий. Эсвэл чамайг бол таахад яг үндэ тоохгүй биш үү. Тэнцэнээс ерөнхий харталт эхэлсэн. Тэгэнгуут харталтыг ер нь ойлгоод ингээ тэрийг ингээ эмчлээд яхад бол дараа нь яг хайр гарч ирсэн. Одоо тэр хүнийг байгаагаар нь эмчилж чадсан гэсэн үг. Ер нь бол харталтаа тэгэнгуутаа дутуугийн комплексоо ер нь нэлээд гайгүй зэгцлээ тэрнтэйгээ эвлэрсэн. За эмчлэхэд ер нь сэтгэл зүйч нөлөөлвөө өөрийн одоо хүчин чармаалт нөлөөлвөө нэлээд судалгаа хийв үү яав. Сэтгэл зүйч бол нэлээд тус болсон. Дараа нь компани дээр ирсэн сэтгэл засалч бас нэлээд тус болсон. Тэгэнгუთ яг одоо нөгөө өөрийнхөө дутуугийн комплексээ эмчлэн гэж ярих болно. Тэрнтэйгээ эвлэрэх тэрнтэйгээ эвлэрэх. Тэгээд цаашаа яаж зүг тийм ээ. Тэгэнгუთ одоо за нэг юм дээр жоох ингээд авахгүй юм бол болохгүй тий. За би тэрийг л авахгүй юм бол болохгүй. Яаж хийж байгаа л тэрийг. Тэр л надад дутагдаад байна. Тэгэнгуутаа тэрийг авахаар нөгөө мэдрэмж нь дүүрдэг. Тэгэнгуут одоо ойлгож эхэлж байгаа шүү. За би ямар ч юмд ингээд шундж зүгүрч дайрсан. Тэр миний яг хүссэн зүйл мөн үү биш үү? Ингээд үнэн мөн чанараа хайгаад шүү. Тэгээд эхлэхээр юу нэрэ айтайхан болж эхэлсэн гэж өөрөө хараад. Тэгэхээр ерөнхийд цогцоод одоо ингээд мэдрэмжүүдээ дотроо ингээд бодож байгаа. Тэгэнгуутаа за ер нь энэ юм байна, тэрний юм байна гэж цогцож амьдэрсэн болохоор ер нь одоо эмчлэх гэхээс илүү эвлэрээ цаашаа ингээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө одоо хүнд тодорхой хэмжээний харталт байх ёстой юм уу? Эсвэл энэ харталт гэдгийг бүр өөрөөсөө авч гаргаж хаяад ер нь авч гаргаж хаях эсвэл тэр зүйлийг анханасаа зүгээр сайхан ярилцаад ойлголцох нь зөв. Одоо өөртөө мэдрэмж төрж байгаа тэр мэдрэмжээ нөгөө хүндээ ярихгүй байгаагаас тэр нь бас улам бугладаг багсан. Улам бугладаг. Тийм учраас бүгдээрээ сайхан ярилцаарай. Нэгэнтэйгээ сайхан ихэнх далангуй ярилцаарай. Магадгүй танаа нөхөр чинь эсвэл эхнэр чинь тантай ярилцахгүй байгаагаас илүү дутагшаага буглаж илүү хартаа болсон байж магадгүй. Нэгэндээ хайртай бол нэг нэгээ хайрлаад дэмжлээд бүгдээрээ сайхан явцвал тэр нь илүү айтайхан байх шүү гэж бодож байна. За тэгэхээр энэ түрүү үргэлжлэсэн хүн маань гэж ярьлаа те. Энтэйгээ одоо үргэлжлүүлээд ингээ хосын харилцаа чинь явж гин үү? Эсвэл одоо X гэдэг англи руу орсон яваад байна. Бас нэг л асуултын хариултаа дутуу гадаг санагдаад байна. Тэ. Тойруулж хаяадах шиг. Тойруулж хаяадах шиг байна. Харталтай бүрийн эмчилсэн юм уу гэдгсэн чинь л ингээл илэрх гээл яваад ирсэн гэж аа. Гэтэ угаасаа нэрэж хандаа одоо эмчлэх гэдэг юм байхгүй. Тэр нь яг одоо тэр нэг одоо манай үеийнхэн ч бол ер нь бүгдээрээ л арай муухай хэлчихлээ. Ихэнх нь дутуугийн комплекстэй байж магадгүй. Би бол ер нь тэгж харж байгаа. Яг тэр нь юун дээр харагддаг вэ гэх юм бол утсан дээр уралддаг тий. Яг бүгдээр нэг чин гарсан утсан дээр уралддаг. Тэнгууд арайч нэг юм хичээгээ чин гарсан утсаа авсан хүмүүсийг мөнгөтэй гэж боддог юм тий. Тэнгууд тэнцээч нэг дутуугийн комплекс яваад байгаа байхгүй.
бүгдээрээ ингээ гадаад руу аялангууд манайх ч нэг дагч шуурх амар дуртай шүү дээ. Нэг нь ингээ гадаад руу аялангууд гадаад руу аялах илүү сонирхолтой юм. Бөөнөр ингээд. Тэнгуудаа буцаж ирэнгуудаа нөгөө гадаадуудаа муулдаг болсон. Аялсан орноо муулдаг тий. Тэнгууд тэнцэл нөгөө дутуугийн комплекс бас яваад байгаа. Тэгэхээр ер нь манай үеийнхэн бас удаас өнгөрсөн үеийнхэн бас тиймэрхүү юм байгаад. Одоо ерөнхий анзаараад тахаар бас сэтгэл зүгээ ч юм уу тий. Өөрийнхөө зам байдлаа илүү их дотгошоо онгийгоод ойлгоод тэрнтэйгээ эвлэрэх эсвэл тэрийг яах гэдэг тал дээр ажиллаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр монголчууд маань ялангуяа одоо өөрөөсөө нэг ямар нэгэн өө олж харсан бол өөрийнхөө дотгошоо онгийгоод тэрийгээ сэтгэл зүйчд хандаад мэргэжлийн байдлаар эмчлэх тий энэ аргад ашиглах хэрэгтэй байна тий. Сэтгэл зүйчтэй эсвэл сэтгэл засалчтай уулзах хамгийн гоё зүйл нь тэр хүн чамайг юус шүмжлэхгүй. Чи бүх зүйлээ ярих болно. Харин бүх зүйлээ яриад дууссаны дараа чи эдгэрч эхлэх болно. Яг одоо дотор бугалсан зүйлээ хинт ч ярихгүй хадгалдгаас бол бас зарим мэдрэмжүүд үүсдэг байна. Тэгээд сэтгэл зүйчтэй ярьсны дараа эхлээд уужрна. Тэнгуудаа дараа нь уужрсныхаа дараа тунгааж эхэлнэ тий. За тэрийг би ингэсэн юм байна. Энэ үед би одоо ийм учраас л ингэсэн юм байна. Гэтэ одоо бол заавал тэгээд тах шаардлага байхгүй ч юм тий. Тэгэхээр за одоо эмэгтэй хүнээс яг юуг нь харж сонгож байна? Царай зүс за харилцаа боловсрал үнэлнэ үү? Хуваар үнэлвэл боловсрал нэгттэй. Би ер нь ингээд хүний оюунд аяг татдаг. Одоо илүү их ухаантай ч юм уу те. Эсвэл илүү их ингээд боловсралтай ч юм уу те. Тэнгэр хүмүүст илүү их татдаг. Эсрэгээр юм шиг эмэгтэйчүүд ч илүү боловсралтай эрэгтэй хүнд татагддаг юм шиг. За сайн мэдэхгүй л юм. Чи одоо өөрөөс чинь илүү юм боловсралтай амар юм алсын хараатай эмэгтэй байвал татагдана гэсэн үг. Тийм. Ер нь ихэнх хувь нь тэнд явна гэсэн. Боловсрал тэгээд бас мэдээж жоох идэх байвал зүгээр. За хэдэн үртэй орж ирэх вэ? Боловсралыг за 60 гэдэг үнэлж. Пүү. За тэгээд үлдсэн 40-т нь юу яах вэ? Царай зүсээр нэг 30 гээд үзчихээ. 10% би хаа. Яг тэгвэл би хаа гэдэг зүйлийг одоо хүн өөрөө хүсвэл яаж өөрчилдөг болсон цаг үед байв дээр амьдарч байгаа. Тийм. Хоёулаа ч гэсэн бас одоо ингээл би хаага гой болох гол 7 хоногт 3 удаа бас төмөр өргөөл явуулчихлаа. Гэхдээ ингээд харахаар хүн ингээд тасгал хөдөлгөөгээ биедээ анхаарад ирэхээр одоо би ингээд гой болоод ирэхээр дараагийнхаа юмнуудыг яаж гоё хийх вэ те? Одоо илүү яаж гоё хийх вэ? Илүү яаж гоё урагшлах уу гэдгийг бодоод эхэлдэг баг гэж бодчих. Тийм учраас би хаа чин үнэхээр нэг тийм өөрт чинь таалагдвал санаа зовох хэрэггүй зүгээр хичээх хэрэгтэй. Энэ бол зүгээр хичээл зүтгэлээр шийдэгдэх асуудал шүү манайхаа. За юм биш үү. За боловсралтай эмэгтэйчүүд маань маш анхаарлаа хандуулаарай. Дугаарыг нь тавьчихъя. За одоо тэгвэл ирээдүй. Ерөнхийдөө ирээдүйг яа төлөвлөж байна? За дизайнеруудын ирээдүй хаашаа явж байна? За мэдээж нөгөө хиймэл оюун ухаан гэдэг аимшигтай сомс идэх байгаа. Түрүүн хэлсэн 2035 он би бол тэгж хараад байгаа. Бүхэн дизайнер болох уу? 2035 он гэхэд ер нь маркетингийн салбарыг хиймэл оюун ер нь эзлэх байх гэж бодож байна. Гэтэ яг нөгөө гадны орнуудын хийсэн одоо таамаглалыг авч үзэх юм бол ер нь 2035 байлуу 40 оноос цаашхыг ус тооцоолох юм биш боломжгүй гэж хэлнэ. Яг тэгвэл тэр үед хиймэл оюун ухааны хөгжилж тулна. Тэгэнгუутаа хиймэл оюун ухаан ганцаараа бие даах чадвартай ч болоод эхлэнгууд одоо яг юу хийхийг бид нар ч төсөөлж чадахгүй болж байна. 10 жилийн дараа дуудахгүй 10 жилийн дараа. Тэм учраас өөрийнхөө ирээдүг ер нь газар тариалан яг одоо монголчууд өөрсдөд нь байгаа зүйл юу юм гэхээр газар олж эхэлж байгаа. Тэнгууд яг миний сонирхож байгаа зүйл бол агрономч. Одоо ер нь бас сургамал ногоон ургуулах тий. Тэр газар хөрсийг хайрлах. Тиймэрхүү зүйлс рүү бол ер нь илүү их татагдчихаа. Тэнгууд одоо яг эргээд агрономч хийдэг хүмүүс ч юм уу эсвэл зөв нарийн ногоон тарьдаг хүмүүс ч юм уу амьдралыг харахаар тэр хүмүүсийн амьдрал илүү кайфтай байдаг. Одоо яагаад гэвэл өөрийнхөө сэтгэлээ шингээж ургуулсан тэр ногоо тий тэрүүгээрээ өөрөө хоолоо хийж идэх тэр мэдрэмж тэнгуудаа тэрийг бусдад бахархалтайгаар зарах тий хамгийн гол бусдад үнэхээр бахархалтайгаар зарах гэдэг шүү дээ. Яагаад гэвэл сайн сортын ногоо тарьсан. Үнэхээр бүрэнгүүцэд боловсрсон цоо шинээрээ байгаа. Тэгээ ийм учраас ингэж савлаад ингээд ийм эрүүл ахуйн шаардлага хангасан учраас ийм үнэтэй байгаа гэж зарна гэдэг бол миний хувьд бол үнэхээр сайн санагдаад. Тэгм учраас өөрийнхөө ирээдүйг
Ер нь бол агрономч гэж. Агрономч руу шилжчихнэ. Шилжинэ гэж ерөөсөө хараад. Яг тэр болтол мэдээж одоо тултал нь үзнэ. Одоо өөр юу хэмэл оюуны ханаар дамжуулж юу сурж болох юм те. Өөр ямар мэрэгжил рүү өсөрч болох юм. Яг магадгүй агрономч орхиод өөр мэрэгжил рүү өсөрдөг ч юм. Одоо өөр хүмүүс дизайнер болж чадж байгаа шиг хэмэл оюуныг бид ашиглавал өөр мэрэгжил рүү би бас хүрэх чадвартай болж эхлэх баг. Тэгэхээр яагийн хэмэл оюуны одоо хөгжлөөс хамаарат өөрийгөө яаж өөрчлөх шинжилгээ гэдэг тухай үед шийдэх юм шүү дээ. За одоо өдөрт баримталдаг хувийн төлөвлөгөө, цагийн менежментийг нь яаж хийдэг талаараа хуваалцаач. Би нэг ийм арга барил ашигладаг байхгүй. Том мэлхийг эхэлж идэх гэдэг нэртэй. За жоохон хөгийн нэртэй. Тэр нь яагаад ингэж нэрлэлсэн бэ гэхээр үдээс өмнө хамгийн хэцүү, хамгийн төвөгтэй ажиллаа хийчих юм бол үдээс хойшоо дандаа хөнгөн ажил хийгдэж эхэлдэг гэсэн. Тийм учраас өглөө ирээд ирэмбэлж хагаад хамгийн төвөгтэй, хамгийн их ажил орохоор ажиллаа эхлээд дуусгачдаг гэсэн. Тэгээд үдээс өмнө тэр ажлаа дуусгачаар цайны цагаар бас гайгүй сул болоод ирнэ. Цайны цагаар бас ажлынхантайгаа сайхан юм ярина. Тэгээд фитнест орж гарч ирнэ. Тэнцээс хойш үдээс хойш хөнгөн ажлуудаа бусдад харилцчих ажлуудаа хийдэг гэсэн үг. Үдээс өмнө бол ерөнхий өөртөө ажиллаад өөрөө юу н даах юмудаа хийн гутаа. Үдээс хойш нь харилцааны ажил руу орж ирдэг гэсэн үг. Тэгээд орой за нэг 6 өнгөрөөгөөд бүх юмаа дуусгаад өмнө нь бол ингэдэг байсан. Одоо нэг дизайнерууд их ингэдэг байхгүй. Орой сууж ажиллахаар онгод ордог гэж. Оройд дизайнер угаасаа оройд тийм илүү цагаар суудаг тэгдэг байсан. Тэгээ яг үүндээ хувь хүний л одоо онцлог байгаа байхгүй яг үүнд. Яг үүндээ орой суугаад гоё мэдрэмж төрдөг хүн байж болно шүү дээ. Орой илүү суулаа гэдээ тархин илүү ажилтдаг хүн бас байж болно шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүсийг одоо манай өнгөрс үеийнхэн гэх юм уу те 80-аад оных шахдаг. Тэр бол буруу. Дизайнераа битээ тэгээрээ тэр хүн хэр их чөлөөтэй байна. Тэнцэнээс дотоод мэдрэмж нь өндөрнө. Тэнцэнээс ер нь гой зүйлсүүд нь гарч ирнэ. Би ер нь одоо өөрийнхөө онгодгээ ярьчвал одоо яа гэвэл сайн мэдэхгүй байна. Ямар ч онгодгээ ярьчих. Тэр зүйлсийг яаж одоо оруулж ирдэг вэ? Одоо өөрөө төсөөлдөг вэ гэх юм бол одоо яг аягандах ус шиг төсөөлдөг. Тэрийг яг зүгээр ингээд амар ялтай бүх ажилтаа хэрэгтэй гэд аваад цацчих юм бол одоо сэгсэрсэн ч бадсан ч те яаж нүцсэн ч тэр аяг буцаад тусдаа болохгүй байхгүй. Харин тэрний оронд тэр аягандах усыг баг багаар те ингээд яг хэрэгтэй дозоор нь ингээд тааруулж ашиглах юм бол тэр харин стол аршаан лугаа адил юм бол детейл нь хийнэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ яг аль болох одоо чихвчээ зүгээд орчноосоо ингээд дараа нэг өөр байдалд ороод тэгээ өвгтөө төвлөрч ажиллахад ер нь илүү нарийн гоё зүйлсүүд нь орж ирдэг гэсэн үг. Тэгвэл удирдлагууд ер нь дизайнерын одоо ур чадварыг бүрэн ашиглахын тулд ямар арга техник хэрэглэх хэрэгтэй вэ? Дизайнертай яаж харилцах хэрэгтэй вэ? Ерөнхий санаагаа яг гоё ингээд шингээж. За бид хэд ийм юм хийж байгаа, ийм үр дүнд хүрэх юм. Тэгэн гутаа ийм утга санаа агуулна. Тэгэн гутаа ийм утга санаанд нь тохируулсан одоо өнгийг чи сонгоод ингээд явуул. Тэгээ дээрх мэдээлэл, орох мэдээлэл нэг юм ч юм уу те. Ингээд явал илүү айтах юм. Тэгэхгүйгээр одоо зүгээр нэг Facebook дээрээс өөр газрын хийсэн пост харуулснаа энэ шиг хийчих ч юм уу те. Тэгэх юм бол тэр хүний нөө креатив байдлыг алаад байгаа. Тэгмээ тэр креатив байдал алагдаад ирэхээр яах вэ гэхээр тэр хүн креатор биш болж эхэлнэ гэсэн. Одоо ямыг шинээр зохион бүтээх ч юм уу те. Ямыг шинээр үүсгэх чадваргүй болж эхэлнэ гэсэн. Тэгмээ тэнцэнээс одоо манай шинэ үеийн гэж яриад байгаа. Жинзи тэрний дараагийн үеийнхэн одоо ингээд ямыг шинээр бүтээх чадваргүй болж эхэлж байгаа юм. Шинээр сэтгэх чадвар. Тэгээд бид нар энийг л алдаад ах юм бол ер нь нилээл уруудах байх л гэж байна. Тийм учраас одоо шинийг бүтээгч гэдэг нь шинээр бүтээсэн хүмүүсийнхаа тэр оюуны өмчийг хайрлах гэдэг дээр бид бас нэлээд анхаарах хэрэгтэй байна. Тэгээд дизайнерууд бол өөрсдөө шинийг санаачилж креатор байдал руу аль болох тэрлүүгаал яг бид мэдээж хиймэл оюуханаас санаа авах юм байна. Хиймэл оюухан зургийн одоо хэмжээ өөрчлөлтөд эсвэл чанар сайжруулдаг юм жижиг сажиг юмнууд зөндөө байдаг. Тэднийг ашиглаж болно. Гэхдээ яг гол санаа тийм яг тэр яг гол тэрүүний өнгө нь юу байх юм те. Яг гой өгөх гээд байгаа санаа нь юу байх юм гэдэг нь яг өөрийнхөө хувийн юмыг шингээс нь илүү санаагаа хэлчингүүд нөгөө дизайнер нь за ийм байх юм байна гэдэг. Тийм эхлээд ерөнхий тархиндаа буулгана. Тэгэнгүүтээ тэрийг компьютертоо яаж гой шингээх үү те. Одоо жишээлбэл манай дээр орж байгаа нэг постерыг хийхэд одоо би дунджаар заны 2 цаг цацрууллаа гэж бодоход
тэр постэр дээр би яг өөрийнхөө хувьд хүнд ч харуулахгүйгээр нэг 5 6 хувилбар гаргадаг гэсэн үг. Тэгээ өнгөтэй тэр хувилбаруудаасаа сонгоод авч хэлэх юмнуудыг аваад хасаад ингээд нэгтгэхэд яг эцсийн үр дүн гардаг гэсэн үг. Нэг юм хийж тунэ штэ. Олон хувилбар гаргаж байгаа хэмжээнээс сонгоно. Хэмжээнээс сонгоно. Өнгөтэй тэдрийг олж утгах нь ер нь нэлээд юм болно л та. Ер нь тэгэж явбал нэлээд айтах юм гардаг. Өчтөр тавьсан тэр хоол мэлхийг би чсэн шүү даа гэж. Тэр өчтөр тэр ширээн дээрээс усыг ч гэсэн би тэр цаана уугаал сууж ирсэн гэсэн. Бэлгнээс ч бараг авсан байхгүй. Тэр бэлгэний доторх бал дэвтрийг бол би авсан. За ингээд энэ хүртэл бол тухайн хүний ер нь өнгөрсөн болон за ирээдүйн төлөвлөгөө за тэгээ хайрд орлол бүхэл зүйлсийг ярьлаа. За тэгээд манай подкастны найруулагч байгаа. Тэгээд оролцсонд баярлалаа. Дараагийн дугаар хоёулаа гоё хийнэ. Зя баярлалаа. За дараагийн дугаар уулзтлаа түр баяртай. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай.